За өнөөчлөгтөрөө эртний грекийн философийн талаар ярьсан. Дахиад нэг сануулах юм бол хамгийн түрүү нөгөө байгалыг зүй тогтол, рационал сэтгэлгээ дээр тулгуурж тайлбарлах гэж оролцсон хамгийн анхны орлогын эзэд буюу байгалийн философчид. Гэтэ тухайн үед нөгөө шинжлэх ухаан гэдэг тийм нягт нямбай шалхуур байхгүй болохоор байгалийн философи батлагдах ч үү, няцаагдах ч үгээсээр агаад зарцаад оронд нь нийгмийн философи уунд гарч ирсэн. Гэтэ нийгмийн философи ч гэсэн харьцангуй үйлслээс болоод ялгаагүй зарцсан. Тэгээд тэр зарцсан байсан хүмүүсийг болохоор бидний хамгийн сайн мэддэг философи эзэг Сократ, тэгээд түүний шав Платон, Платоны шав Аристотл гурав том гурвал маань хагалж гарч ирээд тэр сэхэнд орсон байсан философиг арай гэж нэг ам оруулсан. Тэгэнгүүт даанч дараах нь нөгөө Аристотлийн шав Александр хаан маань хэдхэн жилийн дотор тухайн үед хаанч байгаагүй аврах том газар нутгийг эзэлчээд үхээд өгсөн штеп. Юу ч болоогүй юм шиг те. Өөрөөс болоод тэр том газар нутгийг хин захирах тал дээр генерал жанжид нь хоорондоо тэмцэлтээд янз бүр болоод эргэтэн ч гэсэн ерөөсөө хоорондоо уусч чадахгүй дайсагналтай хаасайгүй л өмнө самунд игдсэн. Нилээн тийм хэцүүхэн бидний ярьдаг эллинизмыг үйхсэн юм л та. Энэ хэцүү цаг мөчид бол тэр ертөнцийн мөн чанар мэдлэг идрэгсэн хүний танин мэд хүн хэрэгцээнээс илүү тэр их стресс, тэр их зовлон шаналлыг нэмгэж хажууд нь ань бол суух аж аргалын философи хамаагүй илүү хэрэгцээтэй чухал байсан үе гэсэн үг. Тийм ч учраас тухайн үеийн мод бол мэдлэг туйлын үн идрээс илүү хэрхэн амьдрах талаарх тийм практик философи руугаа илүү хазаасан байсан гэдгийг санаж байгаа хаа. Энэ бичгээр тэгээд тэрнээс хойш дундад зууны философи руу орох болохоор яалц өссөн үсээгүүл яалтчих шашны философи руу орохоос өөр аргагүй болох шүү. Тэгээд би өөрөө ямар нэгэн исламын шашин ч юм уу христийн шашин шүтдэггүй болохоор энэ бишгээр ямар ч ашиг сонирхлын зөрчилдөөн гарахгүй учраас санаа зовлтгүйгээр миний ярьж байгаа зүйлийг ямар нэгэн тийм шашны сурталчил үүсгэл гэсэн утгаар нь биш зүгээр л яг шашны философи тухайн үеийн байдал ямар ч байсан гэдэг талаас нь ойлгоод үзээрэй ас тухтай үзээрэй. За ихтэй шууд философи руугаа ороод явхаас өмнө эхлээд тухайн үеийн нэг түүхэн нөхцөл байдлаа жоохон ухаан явъя гэж бодож байна. Илүү ойлгомжтой болохын тулд. За хууч Александр хааны тэр том эзэнт хөрөн хідэн тийшээ салаад одоо бол яг нэг тийм тархай бутархай хөл толгойгүй эдийн засаг хууль дүрмжгүй нэг баахан олон хідэн сул дорой улсууд дэлтүүр болчихж байгаа штэ. Тэгэнгүүт энэ завшааныг соргохоор хараад тэр том эзэнт хөрнийг баруун талаас нь аажимаар амархан эзэлж нэгтгээд Ром эзэнт хөрнийг байгуулчихж байгаа юм. Ромчууд бол ер нь маш прагматик үндэстэн байсан. Жишээ нь грекүүчиг тийм философи, ёс зүй, аз жаргал, соёл урлаг, спорт наадам мэдрэхээс илүүтэй яг цэвэр практикт хэрэг болох тэр дайны тактик, зэвсгийн инженерчлэл, эдийн засаг, хууль засаглал гэх мэт зүйлсүүдээр илүү анхаардаг ус байсан байгаа юм л да. Тийм ч учраас тухайн үеийн Ром улсынхаа тийм нэг материалын хөгжил тал дээр бол бүхэл улсуудаас нэг левел илүү баг өрсөлдөгчгүй шахуу хүчрэхэг байсан байгаа. Гэтэ ромчууд грекийг хүчээр ялсан ч гэсэн сүнсээр ялгцсан гэж нэг үг байдаг. Ялцчгүй грекийн тэр философи урлаг соёл бол ромд нэв шингэсэн, ромынхан бараг шууд өөрийгөө өөртөө хулбалаад авсан ч гэж хэлж болохоор копикат явчихдаг. Шинэхтэл тэр нөө миний өмнөх бичлэгээр хэлсэн синизм, стоицизм, эпикуризм гурав бол аль хэдийн ромчуудын амьдралын голлох философинд олцсон. Цаашлбал тэр нөгөө нэг өндөр боловсролтой нийгмийн элитүүд, том хаад ноётол тэр чигтэл грекийн философоор амьсгалж исэн гэдэм байлээ. Ялангуяа стоицизмын тэр нөгөө үүрэг хариуцлага, хувь тавилантайгаа эвлэрэх гэдэг үзэл санаа нь Ром гэх тэр агуу том эзэнт гүрний удирч исэн томоохон лидерүүдэд айгүй тохирохуйц, айгүй дэм болж исэн таарсан онол байсан баг л та. Угаасаа Ром эзэнт гүрний хамгийн алдартай гэж хэлж болох үз Маркус Аврелигээд хаан бол өөрөө стоик философийн яг жинхэнэ нүүр царай штэ мэдгүй хүмүүс олыг нь хаврах. За тэгээд грекийн философитой зэрэгцээд христийн шашин бас маш хүчтэйгээр Ромд нэвтэрч эхэлсэн. За тэгээд христийн шашныг ярихын тулд мэдээж христийн шашны тулгуур болох жудаизмыг бас ярих шаардлага үүснэ. Жудаизмыг ярихын тулд тухайн үеийн бас нөхцөл байдал түүх рүү нас өнгийнхөөсөр аргагүй болно гайс ойлгоорой. За ерөөчд бол ер нь л аягүй хөрвөлттэй түүхтэй хүмүүс гэж яриад байдаг шүү дээ. Бүр анх манай эртний өмнөх 1300-аад оноос эхлээл Египтүүдэд эзлэгдэж боочлогдоод тэндээсээ тэгээд Аракис ухтаа тэнүүжилж явж байгаад улсаа байгуулсан чинь тэр нь ботраад хоёр хуваагдаад хоёулаа бас хоёр өөр талд эзлэгдээд тэрний дараа нь Персүүд Бабилоныг эзлэнгүүд Персэд боочлогдоод тэгээд нөгөө миний түрүүний хэлсэн Александр хааны бас байлдан дагуултан ч гэсэн өртөөд Перс өртчихөж байгаа болохоор еврейч ч гэсэн хүссэн үсээгөө дагаад грекийн мэдл шилжиж байгаа юм л да. Тэгээд грек бас Ромд эзлэгдэнгүүд ойлгомжтой өстэй те. Ерөнхийдөө энэ шалтгаанаас болоод жудаизмын шашны намлал чинь ер нь л айгүй аминчхан штэ. Бурхан бид нартай л гэрээсэн. Бурхан манай еврейчүүдийг л ирж аваад хаан тусаа байгуулна гэл. Ялцчгүй түүхийн харангууд ийм амар улаан үнсэрхэг байхаас ч өөр аргагүй болчихж байгаа юм л да өөрхий.
Тэр олон мянган жилийн турш бараг ус олгон шахуу дээрлэх үлдсэн хүмүүс чинь өөрснөөсөө бусад бүхэл улс орнуудыг дайснууд гэж үзэх нь аргагүй байх л та. Тэгээд бидний мэдхээ Жудаизмд бол Месая гэдэг ойлголт нь болохоор аврагч буюу биднийг тэр муу хүмүүсийн гараас мулталж аврах Бурхны илгээсэн элч нэг тийм хүчрхэг удирдагч хүчрхэг хаан гэсэн утгаар орж ирдэг байхгүй юу? Тэгсэн чинь Есүс ирээд өөрийгөө Месая гэж зарлангуудаа ганц еврейчүүдийг биш хүн төрлөختнийг бүгдийг чинь нүгэл хилэнцээс аварна гэд. Яг хөө Жудаизмаас өмнө ч гэсэн нэг иймэрхүү номлолууд Месэр явж исэн л та. Гэхдээ Есүс ганц тэрүүгээрч зогсоогүй. Цаашаа нөгөө Бурхны хаан тулс гэдэг нь болохоор чиний тэр сүнсэл үхсний дараа очих боломжтой. Девачингийн нутаг болохоос еврейчүүдийн найдажсэн шиг энэ амьдралд хүчрхэгчих тийм хаан тулс ч гэсэн биш болж таарад тэнгүүтээ Бурхныг ч гэсэн эцэг мэцэг гэж дуудаал. Ерхийдөө бүхий л үйлдэлүүд нь еврейчүүдийн тэр олон мянган жил зовж шаналнгаа хүлээсэн эцсийн найдвар Месаяг доромжилж байгаа юм санагдах нь ойлгомжтой те. Гэтэл Есүс Христийн тэр өрмөц байдал нь харин ч маш олон хүмүүсийн анхаарлыг татсан. Яагаад гэвэл мэдээж өөрийгөө Месая гэж зарласан анхны хүн бол Есүс биш байж таарна штэ. Тэрнээс өмнө маш олон нөхдүүд тэр эрх мэдэл нэр хүнд горилж худлаа үний юм ярьжсэн ойлгомжтой яаж ч утсан. Харин ч тэр еврейчүүдийн итгэл найдвараар дайжгнсан хэвэн цутгагдсан юм шиг ялгаагүй хэдэн хурамч Месаятай харьцуулахад Есүс бол хамаагүй өрмөц, хамаагүй итгэж болох үс үний юм ярьжсэн болохоор маш олон еврейчүүд ч гэсэн Есүсийг дагаж эхэлсэн байгаа. Тэгэхээр ерөөдөө бүх еврейчүүд Есүс эсрэг биш байсан гэсэн үг. Гэхдээ Есүсийг цаазар авах гол хорийг найруулж тэр Ромын томчуудад матсан хүмүүс нь бол мэдээж ихэнх нь еврейчүүд байсан л та. За тэгээд мэдээж бидний мэдж байгаашлан Есүс совдлуулж өгөөд тэр үхснээсээ 3 өдрийн дараа дахиж амьлаа тэрийн нүдээр харж нотолсноор бүрэн дүүрэн Христийн шашинд итгэсэн анхны шашны Эфес авч өгөөд анхны номлогч бол Пол гэж ярьдаг. Полыг ч нөө сайн мэдээ тарагчж яриад байдаг штэ. Хальтуулж исэн байж магадгүй. Ерөнхийдөө Христийн шашинд Бурхан бүх хүмүүсийг өөрөө үүсгэсэн учраас хүмүүсийг аварч нэгүүлсхийн тулд аль болох олон хүмүүсийг Бурханд итгүүлж чин сэтгэлийн сүсэг бишрэлтэй болох тухай санаа явдаг. Тэгэхээр тэр олон хүмүүс сайн сайхныг хамгийн зөв сургаалыг нь номлож аврах гэж байгаа учраас Полыг Христийн шашных нь бол сайн мэдээ тараагч гэж нэрлэдэг юм байлээ. За, Полхоор сайн мэдээгээ тараахаар буюу Христийн шашнаа дэлхийд даяар номлохын тулд ойр авийнхаа бүхий л улсуудаар яв сургаалаа айлцсаар байсан байгаа. Мэдээж тухайн үед тэр аваар Грекийн нөх 3 аж аргалын философи бол дүүрэнд тарцсан байсан. Тиймдээс Пол ер нь нэлээд хэд хэдэн стоик болон эпикурист философчтой уулзаад маргалдаад амьдсан гэж тэмдэглэж үлдсэн байт юм байлээ. Энэ 3 онолыг бол би өмнөх бичлэгээр ярьсан тэндээс үзээрэй guys. За, эпикуризм чинь болохоор ерөөхдөө нэлээд этеист маягийн философи штэ. Үхлийн дараа юу ч байхгүй, юу ч мэдрэхгүй, юу ч бодогдохгүй, зүгээр л чиний тэр бие дээр хитэ атом чинь задраад алуу болно гэлтэй. Нэрэ эпикуризм чи нөгөө Демокритийн атомын онолыг бас хүлээн зөвшөөрдөг байсан. Демокрит ч гэсэн ер нь бол улаан этеист байсныг санаж байгаах миний өмнөх бичлэг үзсэн бол. Тэгэхээр эпикуризм дээрх энэ этеист маягийн үзэл бол Полын номлож байгаа Христийн шашинтай дэс зөрчилдөх нь угаасаа ойлгомжтой. Стоицизм ч гэсэн ертөнцийг логосын улаар хөдөлдөг буюу ямар ч алдаагүй тийм ухамсараас ингээд зөршишүүд төгс хуулиар хөдөлдөг гэсэн санаа нь Христийн шашныг Бурхныг үүсгэж байгаа хэлбэр баггүй юу? Тэгэхээр өөрөөр хэлбэл Полынхоор тэр Бурхан гэдэг том ухамсар бол ертөнцийг бүтээсэн буюу стоикуудын хэлдэг ертөнцийн хувь логос эдэрт захирагдах ёсгүй тэрнээс гадуур байх ёстой төгс орших байгаа. Үүнд мэдээж Пол бол уурсан штэ. Номлолтын бол бүр чах эсрэг зөрчилдөж байгаа учраас тэгэнгүүтээ нэг толгой дээр очиод маш алдартай спич маягийн юм хэлсэн байгаа хүмүүс сандаад. Тэдний тэр ярьсан юмнуудын жоохон товчхон тайлбарлах юм бол та нар үнэхээр л мухас хэсэгтээ баригдсан хав арахгүй байна. Үүр тэр нөгөө нэг Зеус Херкулесийн зурагтай алт мөнгөн хэрэглэлүүдийн зогсож агаад Бурхан энэ дэлхийг бүгдийг бүтээсэн. Угаасаа л энэ ертөнц тэр чигээрээ Бурханы өмч. Тиймээс Бурханд та нарын наад алт мөнгө өрүүл барьц чинь ямар ч хэрэггүй. Угаасаа л үдчихэж байгаа юм шиг өөрийнх нь юмыг өөрт нөгөөд хахаар утгагүй штэ. Харин ч шилгэнүүлж болцсгүй те. Тийм ч учраас Бурхан үний гараар бүтсэн буюу та нарын барьсан энэ сүм дугуйнд чинь ч оршихгүй харин оронд нь яг хажуухан ч оршиж байгаа. Цаа цанаа нь юу гэхээр та ердөө Бурханд итгэл хангалттай тун удахгүй угаасаа нөгөө шүүлтийн өдөр ирнэ. Тэр та нар болохоо тэр үгтэд бэлэн байх хэвээр эртнээсээ нүглээ намжлах хэрэгтэй шүү гэсэн иймэрхүү спич тавьсан байгаа юм. Энэ үгнийхэн дараа зарим нь бол Полыг шоосон ч гэсэн заримд нь маш гүн сэтгэл төрүүлсэн юм шиг байлээ. Ер нь л энэ цагаас л эхэлж Христийн шашин Ром даяар дэлгэж эхлэх хамгийн том суурь тавигдсан гэж хэлж болно. За тэгээд Полын үгэнд үнэмшээд Христийн шашинд орсон таагч нар нь зүгээр ч нэг мухар сүсгтнүүд биш, философч хүртэл дунд мессер явж исэн гэж тэмдэглэсэн байт юм байлээ.
Миний анзаарснаар энэний учир шалтгаан нь Платотой бас аягүй холбоотой харагддаг. Пол нөгөө спичийн голоор авчулсан бас нэг санаа нь хэдийгээр грекийн бурхтуудыг мухар сүсхийн шал худлаа хуурамч бурхтууд гэж дийлсэн ч гэсэн хүн байглаасаа л бурхныг ирж хайдаг нь бол үний юм а гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлэх юм бол та нарын бурхан хайж байгаа чинь өөрийн гэсэн бурхантай байгаа чинь бол зөв юм а. Гэхдээ та нар буруу бурхан шүтээд байна гэсэн санаа. Хэрвээ та миний өмнөх бичлэгийг маш сайн үзээд ойлгосон бол Платогийн Эдисийн онолтой шууд огтлцож байгааг анзаарсан байх. Эргээд тайлцаануулах юм бол туйлын сайн гэдэг ойлголт нь оюун ухааны төгс ертөнцид төгс хэлбэрээр аль хэдийн оршиж байгаа. Харин мэдрэхүүн ертөнцид бол тэр өөрчлөгдмөл олон янзын нөхцөл байдлаас шалтгаалаад хүн болгонд өөрийн гэсэн хувийн сайн гэсэн ойлголт буюу харьцангуй үзлүүд үүсчдэг гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол хүн болгоны хувьд сайн гэдэг ойлголт нь өөр боловч нэг ерөнхий тэр сайн гэдэг ойлголтыг бол хүн болгон мэднэ. Яг тэрүүнтэй адилхан үндэстэн болгоны бурхад өөр байсан ч гэсэн ерөнхий бурхан гэдэг оршихуйг ирж хайж идэг гэсэн Полийн үгтэй огтлцож байгааз. Өөрөөр хэлэх юм бол та хэдийн шүтээд байгаа хэд чинь бол мэдрэхүүн ертөнцид нь хулгагдсан, магадгүй мэдрэхүүн ертөнцид л харьяалагддаг төгс бос бурхад юм аа. Есүс Христчийнхэн тэр мэдрэхүүн ертөнцөөс гадуур оршдог тийм төгс туйлын бурхан юм аа гэсэн зөвөн бөгөөд хүчтэй санаа яваад байгаа. Ингээс асах юм бол хамаагүй үнэшилтэй байгаа сте тий. Ер нь яаж ингэхэд тэр грекийн философи гэдэг айх тэр мянган жилийн түүхтэй зүйлийг дэвсэлж хаяад Плато Аристотл дингийн зүйлгүнгүүтээ 100 нохоогоо олгоод Христийн шашныхаа зэвсэг болгоцсон юм бэ гэдгийн учир жанцсан ерөөдөө баг зэрэг тайлэгдэж эхэлж байгааз. Яг хэдийгээр тухайн үе бол стоицизм эдрийн ирэн байсан болохоор Плато Аристотл эдгээр маань жоохон модноос гарцсан байсан л та. Гэтэл мэдээч стил хамгийн нөлөө бүхий сэтгэж хിവэрэ штэ тий үүсэх аргагүй. Тэгэхээр Полийн хэлж байгаа санаануудаас Платогийн философид огтлцсон талууд анзаарагдаад эхлэнгүүт хүн болгоны толгойд зарим философчдын толгойд хүртэл нэг бодулсан байх гэж би хувьдаа боддیں۔ За энэ мэтчлэн Плато Аристотлийн хэрхэн мянган жилийн турш Христийн шашны философитой нэгдүүлж номлолуудын зөвтгөж хамгаалах гол зэвсэг болгож ирсэн талаар удахгүй бүр дэлгэрэнгүй ярина. Гэтэ тэрнээс сөрүүлээд Полоос хойших түүх нөхцөл байдлыг жоохон товчдурдаах юм. За Пол болон бусад олон номлогч нар нь бол Ромын өнцөг болон бүрээр аялж Христийн шашныг дэлгэрүүлсэний үндсэн дээр баггүй олон дагагчтай болсон, уламж ихсээр байсан. Тэрийг мэдээж Ромо зүгээр хараа суухгүй штэ. Саадалч ч гэсэн өөрийн гэсэн борхтуудтай байж таараа. Угасаал аль хэдийн грек соёл урлагаа эзлүүлж ядж яхад нь бас нөгөө талд нь шашны талын христианитийг бүрхээд авчих юм бол хэцүү штэ өөрхий те. Тийм ч учраас 300-аад оны хүртэл Христийн шашныханд янз бүрээр л хатуу хүч ондж исэн байгаа юм л та. Нөгөө кино минон дээр шиг саяг их гардаг гладиаторын зингэлдэгт амар том авар гараат нь Христийн шашныхныг хайж өгөөл амьдаар нийтүүлээл те. Тэрийг харж шоолол нэг тийм нүд халтран муухай харгислууд бол их л явж исэн юм бэлээ л те. Гэтэ тэр аимшигтай хэрцгий яргаллыг нүүрэнд нь тулгсан ч гэсэн Христийнхэн эцсээ хүртэл шашинтай үнэнч байсан нь Ромынхны ол ер нь нэлээд анхаарлыг татсан юм шиг байгаа. Амьдаараа арсланд идүүлж явахдаа ч гэсэн бурхандаа итгэсээр өгч байгааг нь цэнгэлдэх дүүрэн бүх хүмүүс харж байгаа штэ. Ясанд нь тултал тамлсан ч гэсэн бууж өгөхгүй залбирсаар байгаа тэр хүнийг бол Ромын сэргүүд бүрүүд гайхна нэрнгээсээ үнэн юм шүүстэй гээл те. Нэрнгээсээ энэ Христийн шашны бурхан туйлын зөв бурхан гэж таарах юм бол би одоо баларх нэ гээл те. Тэгэнгүүт Христийн шашны гол шин чанар нь бурханы нэгүсэл хязгааргүй буюу ямар ч их хэмжээний нүгэлтэй хүн байсан өршөөгдөх боломжтой учраас Христийн шашны дайсан байсан хүмүүс ч гэсэн нэгтгэхэд хизээч оройтхоргүй болчихно. Бас мэдээж бурхан хүн болгоны сүнсийг тэнцүү бүтээсэн учраас үхсний дараа хүн болгонд адилхан боломжийг гэдэг тал нь тэр нийгмийн олох улсын ядуучууд, янз бүрийн золиосны хоригчдод бол асар чухал тайлбарлал болсон баг. Энэ мэтээ Ромынхны зэвсэлийг хүргэж исэн Христийн шашин чинь 313 онд улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөд үүнээс дараах нь буюу 380 онд бүр Ромын албан ёсны шашин болчихж байгаа. Албан ёсны шашин гэдэг нь өөр шашин шүтгийг зөвшөөрөхгүй гэсэн байхгүй бүр. За ингээд нэлээд хөлөө олцсон хүч авцсан байсан Христийн шашныг улам хүчтэйгээр тамгалсан. Стойжийнхэн Христийн шашныг эсэргүүцэх ямар ч боломжгүй болтол нь гүйцээгээд өгсөн дараагийн философч бол Гиген Августин. За Гиген Августин бол амьдралынхаа туршид Гиген байсан хүн бишээ. Бүр 32 наснда буюу нэлээд хожуу Христийн шашны сүсгтэн болсон хүн. Тэр хүртлээр манихен шашинтай байсан ба гэж ярьд юм бэлээ. Манихен шашин гэдэг нь ерөөхдөө тухайн үед нэлээд алдартай байсан баг Христийн шашинтай үзэлцэж явж агаад дундад зүүнний үеэр баг багаар замхраад өрнийхөө толбөр мартагтаа сүйд хитэд нэг жоохон амзаагож агаад одоо бол бүр шүтдэг хүн арга байхгүй сарны далах болсон шашин байхгүй юу.
Гол санаа нь Плато шиг дуализмдээ тулгуурсан ч гэсэн ялцчгүй шашин болохоор тэрийг бүр экстрим түвшинд номлосон шашин байт юм билээ. Ерхийдөө товчхон тайлбарлах юм бол сайн ба муугийн бурхан гээд хоёр өөр оршихуй буюу бурхан байгаа. Бидний сүнс бол сайнны бурхантай холбоотой, харин бие махбод болохоор муугийн бурханых буюу житгэрийнх гэж байгаа. Тэгэхээр энэ шашны гол зорилго нь бол дорны хиндуизмтэй аюул төстэй сүнсээ биенээсээ салгаад сайнны бурхантайгаа буцаж нэгдэх. Тхийн тулд төрийн бүтээсэн шорон болох тэр бие махбодоо л үгүй хийх ёстой гэж аахгүй бүр. Тийм хатуу үзэлтэй болохоор энэ шашныхан аюул чанд дэг журам сахиулдаг, мацаг барьдаг. Бүү зарим экстремистүүд нь бол бүр житгэрийг хорлож гинэ гэдээ өөрийнхөө биеийг албаар тамал зовоодаг байсан юм байлээ. Тэгээд Августины Христийн шашны номлолуудыг харах юм бол тэр чигээрээ манихеизмийнхаа чанх эсрэг байдаг нь манайх үнэхээр хуучин шашнаа хэрэг үзий яддаг байсных нотлохоо. Августин гэхдээ манихеин шашнаасаа шууд Христ рүү шилжчихээгүй, дунд нь нөгөө неоплатонизмыг бас аягүй судалсан байдаг. Тэгэхээр ер нь бол ялцчгүй философч л байгаа юм л та. Неоплатонизм болохоор өмнөх бичлэгтэр бас ярьсан л та. Гэхдээ хэрэг санаж байгаа бол Платогийн Эдисын онолын шижилсэн үйлбэр штэ. Платогийн онол дээрх оюун ухаан төгс харин бидний амьдардаг мэдрэхүй бол төгс бус гэдэгтэй энэ санал нийлж исэн. Гэхдээ энэ хоёр нь Платогийн хэлдэг шиг тусдаа орших бол биш ээ. Бурхны гэрэл байгаа. Тэрнтэй хамгийн ойрхон нь оюун ухаан, тэгээд холдох тусмаа харахгүй хэсэгт нь мэдрэхүй материуд оршиж идэг гэсэн. Арай нэг шинжилсэн санаа гэсэн үг. Тэгээд Августин хэдийгээр манихеин шашнаа эсэргүүцсэн ч гэсэн неоплатонизмыг бол нэлийн дотноор хүлээн зөвшөөрөөд Христийн шашинтайгаа нэг дуусгаж шингээсэн байдаг. Нэрээ тухайн үед бас Христийн шашин айгүй дотроо хагаралтай, энэ тэнд баахан янз бүрийн урсгал үүсгийн ирмэгдээр ирсэн аюултай нөхцөл байдал бүрдсэн байсан юм байлээ. Уг нь бол Поли үед яг нөгөө Ромынхан дээрлэхүүлж авах үедээ бол айгүй нэгэн цул бие биендээ ам хатгсан гар шиг байсан штэ. Августины үед болохоор нэгэнтээ энэ нь өөрөө Ромын албан ёсны шашин болцсон өрсөлдөгчгүй шахуу баг хамгийн том хүч чадал нь Христийн шашинд л орж исэн болохоор одоо сүүлдээ дотроо хагаралтаж эхэлсэн байх л та. Тэгээд ерөөдөө урсгал үүснэ гэдэг чинь тэр шашны номлолд үүсэж байгаа асуудлуудыг дортоод зөрчилдөөнүүдийг өөр тайлбарснаас болоод салаад явж байгаа хэлбэр штэ. Харин Августины тайлбар болохоор тухайн үеийнхаа бүх урсгалуудыг няцаасан, ганц няцаагаад зогсохгүй бүр хүлээн зөвшөөрүүлсэн тийм төгс санаануудыг гаргаж тавьсан байгаа. Өөрөөр хэлбэл тэр олон тийш салаалцсан байсан урсгалуудыг нэгтгсэн Христийн шашны маш чухал төлөөлөгч гэж Августиныг үздэг. За жишээ нь Христийн шашин гингүүд хамгийн түрүүнд яригддаг байсан ч гэж одоо ч гэсэн яригддаг хамгийн том асуулт бол мууг хэн бүтээсэн юм бэ те? Манихеин шашинт ч юм уу өсөөл өөр янз бүрийн номлолд бол сайныг бурхан мууг чөтгөр бүтээсэн болохоор ямар ч асуудал үүсэхгүй. А Христийн шашинд болохоор ертөнцийг бүгдийг бурхан үүсгэсэн учраас мууг ч гэсэн одоо сатан ч юм уу өөр ямар нэг чөтгөр биш бурхан л бүтээсэн маш таарчаад байдаг байхгүй юу. Энийг харин Августин неоплатонизмын арга зүгээр няцааж байгаа юм. Сайн болон муу гэж тусдаа оршихуй байхгүй. Бурхан сайныг л бүтээсэн, харин муу бол ердөө л сайнны дутмаг хэлбэр. Өөрөөр хэлэх юм бол муу гэдэг нь ерөөсөө бурханаас холдсон байгаа тэр төлөвлөл болохоос муу гэдэг тусдаа оршихуй бол байхгүй. Муу гэдэг зүйлийг бурхан бүтээгээгүй. Яг нөгөө неоплатонизмын бурхныг ирэх шиг те. За тэгэнгүүт энийг сөргүүлээд гаргаж тавьж болох асуулт нь бурхан ертөнцийг тэр чигтэн сайнаар дутаалгүйгээр буюу тэр муу гэдэг төлөвлөлт нь оруулахгүйгээр бүгдийг яг хажуудаа байлгаад бүгдийг яг тэр гэрэлтийг ойрхон байгаа сайнаар бэлхуулчих болоог өмөөгүй ингүүт хэрвээ тэгчих юм бол оюун ухаан буюу хүний амьдрал гэж байхгүй болно гэж чиж байгаа юм. Ягаад гэвэл оюун ухаантай байхын тулд зайлшгүй шаардлагатай хамгийн чухал зүйл нь эрхчлөө штэ. Юунаас ч хараа тусаар сонголт хийж чаддаг байх хэвээр те. Жишээ нь амьтад бол үлсүүлээд нь ороон оруул хурцсан. Өөрөөр хэлбэл тэр байгалийн инстинктлэг хүслээрээ шууд өдөрдөгддөг буюу үйллүүдээ сонгох эрхчлөө гэж тэднэрт бараг байхгүй. Харин хүний хувьд өөрийгөө хянах эрхцүүлэх чадамжтай учраас инстинктээс хараа тусаар ч гэсэн сонголт хийх боломжтой буюу эрхчлөөтэй гэж байгаа юм. Хэрвээ энэ эрхчлөөл байхгүй бол бид нэр амьтнаас ямар ч ялгаагүй зүгээр нэг функц алгоритмын дагуу үйлддэг оюун ухаангүй орших болчих учраас бурхан хүмүүсийг эрхчлөөтэй бүтээхээс өөр сонголт байгаагүй. Тэгээд эрхчлөөтэй учраас бид мууг ч гэсэн сонгох чадамжтай болчихж байгаамаа. Өөрөөр хэлбэл бурханы буруу бол бишээ гэсэн санааг гаргаж тавьсан. Бас нэмээд Августины гол онцлог нь туйлын илэн далангүй хүн байсан гэдэг юм байлээ. Хэдийгээр хүн оюун ухааныхаа ачаар доторх тэр инстинктлэг хүслээ дарангуйлах буюу сайныг сонгох эрхчлөөтэй ч гэсэн энэ нь өөрөө маш хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрч исэн. Өөрөө ч гэсэн бүр бурхан минь ээ надаа энэ бэлгийн хүсэлт ачаалаа номготох хүч хайрлаач ээ. Гэтэ жоохон байж байгаа гэсэн нэг ишлэл байдаг.
Энэ үдчилэн тухайн үеийн олон лам нараас ялгаатай нь Августин хүн төрлөختөн буюу өөрийгөө асар их нүгэлтэй, асар сул дорой гэдгээ элен далангүйгээр зарладаг байсан гэсэн үг. Тэгэнгүүтээ түүнээсээ мөрдөж гаргасан дүгнэлт нь юу вэ гэхээр хэдийгээр бурхан бидэнд энэ эрхчлөө, энэ их оюун ухааныг хайрлсан ч гэсэн ганц энүүгээр хүсэл тачаалаад гарч сайныг сонгож болохгүй юм байна. Бидний энэ оюун ухаан гэдэг байгаа зүйл чинь хангалттай төгс биш. Сул доройгийн шинж агуулсан учраас бурхнаас аврал ирэхээс өөр ямар ч арга замгүй байна тэрийг нөхөхийн тулд. Угасаал бурхан бидэнд энэнийг маань ойлгох гэж л ийм хязгаарлагдмал дутмагч чадамжтай оюун ухааныг өгсөн юм байна штэ гэсэн утгатай аргументыг дэвшүүлээд тэгвэл хідүүлээ ойлгочоод итгэх биш, итгэчээд ойлгох хэрэгтэй байна гэсэн номлолт хүрч байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол манай эртний өмнөх 600 онд философи гэдэг зүйл үүснээс хойш бараг анх удаа сүсэг бишрэл рационал сэтгэлгээний дээр логикийн дээр гараад өвтчихэж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ ерөнхийдөө Христийн шашны мянган жилийн ноёллын бараг хамгийн чухал шалтгаан шүү. Хүний логик сэтгэлгээ, рационал оюун ухаан хязгаартай учраас угаасаа ч бурхан албаар биднийг сүсэг бишрлэр сайн руу ойртуулахын төлөвлөгөөтэйгээр хязгаарлагдмал оюун ухаантай бүтээсэн учраас бид Христийн шашныг ойлгоход итгэх биш, итгэчээд ойлгох ёстой байна гэсэн санаа. Яг үнэхээр Августин бол Христийн шашны философийн эцэг мөн. Гэхдээ яг тухайн үед буюу яг нөгөө харанхуй зууны оргил үедээ 5-аас 10 дугаар зуун 11 дугаар зуун хавцаа бол Августинаас баг илүү алдартай нэг шашны философч байсан. Бараг хүн болгон тухайн үеийн хүн болгоны номын тавир дээр байж идэг байсан. Библитай зэрэгтэй байж идэг байсан нэг тэр шашны ном бол Боицгийн философийн тайтгарал. Боицин тэгэхээр яг одоо бол хэрэгдэггүй ч гэсэн тухайн үедээ бол хамгийн алдартай бүр Августинээс илүү нэртэй шашны философч байсан гэсэн үг байхгүй юу? Яг тухайн үед чи бол Ром 2 багтаад баруун Ром, зүүн Ром хоёрын баруун Ром дотор хагаралтаа эдийн засгийн дампуурлаас болоод бүр сүнжис үе. Тэнгүүд бас дайн дээр дажин гихчээр 4-р зуунаас эхлээд манай хүннүүчүүд чинь зүүн Европ, Германы овг аймагуудыг алж хийчих гээл зүгээр ялахгүйсэн болохоор нөгөөдөл чинь ч гэсэн бүр аргаа ороод газар нутгаасаа шахагдангуудаа замдаа таарсан доройт эцэн байсан тэр баруун Ромынхны дээрэмдэдээс юм билээ л дээ. Тэнгүүд манай Атилан ч гэсэн яаж татах хүй байж да энэ зүүн Европын овг аймагуудтай л алцаад мууруулах нь болоод исэн чинь урд Ром гэж билийхэн сайхан сайлын үнэ байсан юм шиг үү. Зүүн баруун Ромын хоёулангаас нь тэндээс нь химлээд эхэлж байгаа. За тэнгүүд зүүн Ром ч бас яах учиртай. Баруун Ром бол бүр оршин тогтнох ч ямар ч боломжгүй аргагүй болоод нийтийн тооллын 476 онд Германы тэр нөгөө овг аймагуудаа 75-аараа бууж өгөөд эзлүүлчихэж байгаамаа. Тэгэхээр Боицгийн үед бол Боиц өөрөө Ром хүн ч гэсэн баруун Ромын эзэнт гүрэн бол аль хэдийн байхгүй болсон байсан гэсэн үг. Ром Италиг Теодрик гээд нөгөө Германы зүүн хэсгийнхаа нэг аймгийн хаан оронд нь захираад манай үнийг боловсралтай болохоор нь зөвлөхөөр урьж ажиллуулж исэн юм байлээ. Боицийн бол ерөөдөө Аристотл, Платогийн тэр хамгийн номнуудыг грекээс латин руу орчуулж гаргасан жинхэнэ гол үнэн нөхгүй юу. Тэгээ 5 жил тэндээ ажилласныхаа эцэст хөөрхий яалтчгүй Ром хүн болохоор гадуур хөгсөн үү яасан ордныхоо хувилдаан хязгаалаас болоод шодрох усаар цааслуулахар болдог. Тэгж яхта яагаад бурхан надад ингэж хандж байгаа юм бэ? Бурхан яагаад муун сайныг тарчлааж буйн шодрох ус байдлыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм бэ гэж гэнтэн цааслуулах өдрөө хүлээж шаналн суухтай энэ номыг бичсэн байгаа. Гол санаануудын товчхон тайлбарлал сэтгэл хөдлөлөө дараа юу ч гэсэн. Сэтгэл хөдлөл гэдэг тэр өчүүхэн юмд ялгатаад бурханд итгэх итгэлээ алдчих юм бол харамсалтай шүү. Бас ер нь хувь тавилан гэдэг бол бурхны зурсан зургийн дагуу явдаг учраас өөрийнхөө хүссэн зүйлээ хувь тавилангаас гордиж яасан ч болохгүй шүү гэсэн утгатай санаанууд явдаг. Ерөнхийдөө тэр аз хувь тавилан буюу гаднаа ертөнц бол угаасаа л чиний контрол байхгүй таавал шүү зүйлээ. Түүнээс юу ч гортолгүйгээр өөрийнхөө тэр дотоод ертөнцөө л хянах хэрэгтэй юм аа гэсэн. Хэрвээ анзаарсан бол стойк ч юм уу нэг тийм циник маягийн философи яваад байгааз өмнөгчдөрөө тайлбарлсан байгаа тий. За тэгэнгүүтээ бас дараагийн хэсэгт нь хүмүүсийн хамгийн их хараадах алдаа нь өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг хад жаргал гэж эндүртэгт оршдог. Би хөрөнгө мөнгө хүслээ, хөрөнгө мөнгөтэй боллоо, хад жаргал байхгүй. Нэр хүндийг хүслээ, нэр хүндтэй боллоо, хад жаргалч гэсэн байхгүй. Чи энэ мэдрэхүүн ертөнцид юу ч хийж, юу ч олж авсан тэр нь өөрчлөгдмөр шинжтэй учраас өөрөөр хэлэх юм бол энэ мэдрэхүүн ертөнцид оршиж байгаа чиний бие махбод болон бие махбодод нөлөөж байгаа зүйлс бүгд цаг бүч болгонд засралтгүй өөрчлөгдөж идэг учраас энэ хизээс чамайг жинхэнэ аз жаргалт хүргэж чадахгүй. Жинхэнэ аз жаргал мэдрэхүүн ертөнцид биш оюун ухаанд чинь буюу цаашлбал бурханд итгэх итгэлд оршиж байгаа гэсэн неоплатонизмын философи болон Августины номлоо эртээ адилхан санаануудаас орж ирж байгаа номонд нь. За тэгээ хамгийн гол нь номныхоо төгсгөл хэсэгт хүний чөлөөт хүслийг тайлбарснаар Аристотл болон Августины номлолд байсан өчүүхэн алдааг нь засчдаг.
Августины номлолд бурхан хүнийг оюун ухаантай буюу эрх чөлөөтэй бүтээсэн болохоор тэр нь мууг сонгох шалтгаан болтгоо гэж гардаг штэ тэ. Тэнгүүд эндээ зөрчил техник алдаан бурхан бүгдийг мэддэг төлөвлөсөн байсан гингүүд хэрвээ миний юу хийхийг бүгдийг нь мэдчихэж байгаа угаасаа л урьдчилаад төлөвлөсөн юм бол надаа эрх чөлөө гэж анханасаа байгаагүй юм биш үү гэсэн сөргөлдөө орж ирж штэ. Тэрийг Боици тайлбарлахдаа бид бол зөвхөн одоо дээр л амьдардаг. Бид өнгөрсөнд юу болсныг хаяа сандаг, ирээдүг бол баг зэрэг таамаглаж чаддаг ч гэсэн эцэст одоодоо л амьдарч чадна. Харин бурхан болохоор цаг хугацаанаас ангид оршдог учраас өнгөрсөн ирээдүй хоёрыг ч гэсэн одоо шиг шууд дэлхийд харчдаг гэж байгаа. Тэгэхээр жишээ нь би өнгөрсөн сарын 8-ны тоглолтыг үзчихлаа. Энэ эрэхтэй бүр амар тэгшин. Би жишээ нь 8-ны тоглолтыг үзчихлаа. Яг энэ үчид би 8-ыг дөрүүлэнгийн ална гэдгийг аль хэдийн мэдж байгаа. Аль хэдийн хайлайтыг нь үзсэн. Би ихтэй тэр бичлэгийг үзэж байхдаа 8-ны одоо юу хийхийг нь мэдж байна гэдэг нь 1 сарын өмнөх яг тухайн үеийн 8-ны шийдвэр үйлдэлт бол нөлөөсөн гэсэн үг биш шүү дээ. Би зөвхөн үр дүнг л мэдж байгаа. Үр дүн нь бол өөрчилж болох байсан те хэм мэдгүй. Тэгэхээр би 8-ны тоглолтыг 1 сарын дараа үр дүнг нь мэдээд үзэж байгаа бол бурханд цаг хугацаа үйлчлэхгүй учраас шууд одоо цагт үр дүнг нь мэдээд үзэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор бурхан бид хоёрын аль нь ч 8-ны юу хийхийг мэдчихлаа гэд тухайн үеийн 8-ны шийдвэрт бол нөлөөлөхгүй гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө Боици маань философийн хувьд өнөөх эртний грекийн мундаг философчдын бичмэлүүдийг орчуулж авч үлдэхэд хамгийн их нэмэр оруулсан ч гэсэн бас шашны хувьд Августины тэр алдаатай байсан номлуудыг үүсэж христийн шашныг хүчрхэгжүүлсэн хамгийн нөлөө бүхий нэгэн байсан бахнэ. Өөрөөр хэлэх юм бол шашны хувьд ч гэсэн маш нөлөөтэй, философийн хувьд ч гэсэн нөлөөтэй нэгэн гэсэн үг. За Боицигоос хойш 7-р зуунд исламын шашин үүсч бий болоод тэр авийнхаа бүх арабын жижиг аймаг орнуудыг цаашаа хойд Африк, Испанийг ч гэсэн нэгтгээд нэлийн хүчрхэг гүрэн үүсгэж байгаа. За исламын шашны олон номлолууд христийн шашинтай төстэй. Гэхдээ хамгийн гол санаа нь Есүсийг бурхан биш зүгээр л Аллахын буюу бурхны илгээсэн элч гэж үздэг. Хамгийн анхны элч нь Жудаизм дээрх Авраам гэдэг байгаа штэ. Тэнгүүт дараа нь Авраамийн номлолууд худлаа юм байна. Есүс Христ л ёстой жинхэнэ үннийг харуулчлаа гэд хуучин гэрээг шинэ гэрээ олгоод христийн шашин үүсчихэж байгаа. Харин одоо болохоор христийн шашны номлолууд бол худлаа байсан юм байна. Христ өөрөө бурхан биш бас л нэг бурхны илгээсэн элч байсан юм байна. Харин одоо Христтэй адилхан гэтээ хамгийн жихнээс хамгийн сүүлчийн Мухаммед гээд элч хүрээд ирлээ. Тэгээд энэ элч бол бурхны хамгийн сүүлчийн хамгийн апдейтед стил жинхэнэ үнэн зөв номлолыг нь бол балчлаа. Угаасаа христийн шашинд тэр Байбл дээр бол янз бүрийн философчид янз бүрийн ламдрын гараа дамжаад анхны бурхны хэлсэн тэр захиаснасаа хит холдсон байсан болохоор бурхан тэрийг анзаараад дахин нэг удаа амийн сүүлчийн элчээ явуулж бүрэн гүйцэд номлолоо хайрлаа. Хэдүүлээ одооноос бол энэ Корангийн судрыг л дагаж мөрдөх ёстой юм байна шүү гэсэн. Нэг өсөндөө исламын шашныг христийн шашны дээр тавьчих байгаа байхгүй юу? Тэнгүүт өрн даяар христийн шашин аль хэдийнэ дарагдсан бараг туйлын үнэн болцсон байсан болохоор за хэдүүлээ бурхны зааврын дагуу тэр хүмүүсийн төөрөгдлийн засч исламын шашинтай болох ёстой байна гэл. Яг нөгөө Пол христийн шашныг Ром даяар дэлгэрүүлдэг шиг исламын шашныг ч гэсэн өрн даяар дэлгэрүүлэх том амбицтайгаар хөдөлж эхэлж байгаа. Гэтэ мэдээж Пол шиг идеологийн түвшинд биш сэргийн хүчээр дэлгэрүүлэх сонирхолтой байснаар ялгаатай гэдгийг санах хэрэгтэй те. Арабууд тэгээд хамгийн гол нь Византийн буюу нөгөө зүүн Ромын нэлээд чухал хэсгүүдийг эзлээд эртний грекийн ялангуяа Аристотелийн маш олон бичмэлүүдийг нь улс руугаа орчуулад авчиж байгаа юм. Бас грекээр цосохгүй энэтхийн ч гэсэн математикийн бүтээлүүдийг Персүүд бас айгүй ангаахтай сайн мундаг байсан юм шиг үлээ тухай үедээ. Энэ мэтчлэн эзэлсэн улсуудынхаа тэр хамгал мундаг эрдэм шинжилгээний өвүүдийг нь араб хэл рүү орчуулж авснараа шинжлэх ухааны хувьд исламын нөгөө халтан үе эхэлж байгаамаа. Мэдээж тэгэл ямар ч улсын хөгжлийн гол түлхүүр нь гол хөшүүрг нь бол шинжлэх ухаан л байдэн штэ тэ. Тийм болохоор ер нь л баг 13 дугаар зууны монголчуудыг хүртэл яг арабын исламын орнууд бол дэлхий дээр хамгийн хүчтэй, хамгийн өндөр хөгжилтэй. Яаж л Европынхнаас бол нэг түвшин өндөр байсан нь харагдд юм аа. За арабын философчдын хүмүүс бол энэ алтан үеэс л төрж эхэлж байгаа нь. Ерөнхийдөө өргөний философч нь бол грект л үүсэж байгаа штэ. Грекээс өөр газар яг уу философийн боддог л байсан баг л та. Гэхдээ яг тийм академик онлайн түвшинд бол хүрсэн улс байгаагүй. Арабч гэсэн тэдний нэг. Тэгэхээр арабуудын хувьд бол ерөнхийдөө Аристотель, Платоны бүтээлүүдийг орчуулж авснасаа хойш л яг философи гэдэг зүйлтэй онлайн түвшинд эрчимтэй танилцаж ирсэн гэж хэлж бараг болно. За тэгэхээр түрүү хэлсэн шиг энэ мөчөөс хойш арабд маш олон мундаг философчид төрсөн. Гэтэ тэр дундаас хамгийн анхдагч нэр нөлөөтэй нь бол Авиценна байсан. Манай хүн бол бүр Аристотелийн маш олон санааг боловсруулж сайжруулсан, бүр нөгөө ертөнцид эхлэл байхгүй, үрд орж исэн гэдэг үзэлтийн хүртэл санал нийлж исэн байгаа.
Яагаад ингэж тодотгож хэлээд байна гэхээр Judaism, Христ, Исламын шашинд аль алинд нь ертөнцийг бурхан бүтээсэн буюу заавал нэг эхлэлтэй байгаад байгаа шүү дээ. Тэрийг үгүйсгэж Аристотелийн талд орж ийнэ гэдг нь нэлээд өөр ингэсэн хүчтэй итгэл үнэмшилтэй бас баг зэргийн эсэргүү гэж хэлж болохоор нөхрөөсөн гэдэг нь харагдана. Манай хүн тэгээд Аристотелийн залгамжлагч гэж яригдах хүртлээр түүнийг судалдаг байсан мөртлөө Грекийн философийн хамгийн том орган болох эссенсийн тал дээр бол хачирхалтайгаар Платогийн талд орсон байгаа. Хачирхалтайгаар ч гэж яг Платогийн талд орохгүй бол бүр этеист болчих байсан баг л та. Аристотелийн монизмыг биш Платогийн дуализмыг дагсан, өөрөөр хэлэх юм бол оюун ухаан, бие махбод хоёр нь тустай юм а гэдэг дээр бүр рационал баталгаа гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл оюун ухаан, бие махбод хоёр нь тустай юм а гэдэг дээр бүр рационал гаргалгаа гаргаж өгсөн байдаг. Тэр нь юу вэ гэхээр Авиценна нисдэг хүн гэдэг тийм толгой доторх төсөөллийн туршилтаар хүний сүнс буюу оюун ухаан нь бие махбодоос тустай юм а гэдгийг батлах гэж оролцсон байгаа. За та дөнгөж төрсөн. Гэхдээ сэтгхүйчин бол аль хэдийн насанд хүрсэн хүний төвшөнд хүрэх виз боловсрсон гэдээ ойлгоорой. Гэхдээ танд ямар ч дурсамж, ой санамж гэж байхгүй, бие махбодч бас бараг байхгүй учраас 5 метр хүч гэсэн ер нь байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл та юу ч мэдрэхгүй, юунд ч хүрч чадахгүй, юуг сонсохгүй, юуг ч харахгүй, юуг ч амтлахгүй, юу ч үнэртэхгүй. Тэгээ түрүүн хэлсэн шиг дурсамж гэж бас байхгүй болохоор танд ямар ч гадаад орчны мэдээлэл, гадаад орчны дата байхгүй гэсэн үг. Тэгэнгүүт Авиценнагийн хар бол үнэхээр бүр тийм нөхцөлд байсан ч гэсэн хүн ядчил өөрийгөө оршиж байгааг бол мэдэрнэ гэдэг байгаа байхгүй юу? Мэдэрнэ жоохон мэднэ гэдэг байгаа байхгүй юу? Тэр хүний үед бүх зүйл хаваарахгүй ч гэсэн ядчил өөрийгөө тэнд нэг юм байгаад байгааг бол ойлгоно гэж байгаа юм. Ийм учраас оюун ухаан нь бие махбодоос тустай зүйл юм байна гэсэн дүгэлтийг буюу Платогийн онолыг баталж өгөөд энэхүү дуализмыг бол цаашаа Декартийн рационализмтэй холбоолох гүр нь болоод өсөж байгаа гэсэн үг л дээ. Декартыг бол дараагийн бичиг дээр ярина guys. Хайчи. Гэтэ өнөөгийн шинжлэх ухааны туршилтууд бол дуализмыг тэр чигээр нь үүсгдэг. Авиценнагийн бодлын туршилтаа нэлээд ойр тууз бүр маш төстэй бодит туршилтыг хийж үр дүнгээр насаж харуулж чадсан байдаг. Жишээ нь 1950 онд Америкийн психоаналист Джон Лайлигийн танктэй туршилт хийж болно. Энэ туршилт нь ерөөхдөө амар том дуу нэвтэрдэггүй тийм гэрэлж нэвтэрдэггүй танкнд яг биеийн температурны бүлээх ус ийгээд оролцогчдыг огт хөдлөхгүйгээр зүгээр л хөв гэсэн даалгаврыг өгдөг. Хэдхэн минутын дараагаас бүгдээрээ биеийнхаа устай хүрэлцэх мэдрэмжийг хүртэл мэдрэхээ болоод бас цаашаага янз бүрийн юм харж исэн бүр өөрийгөө оршин тогтнож байгаагч мартаж эхэлтлээд их тийм дүнг болж эхэлж исэн гэдэм бэлээ. Тэгэхээр уг нь бол энэ туршилт Авиценнагийн нисдэг хүний хамаагүй софт хөлбөр штэ. 5 мэдрэхүү бүрэн чалга болчоогүй туршилтанд оролцогчдод бас мэдээж дурсамж гэж юм бол байгаа. Заавал Авиценнагийн шиг ийм экстрим төвшөнд биш байсан ч гэсэн ердөө хэдхэн цаг 5 мэдрэхүүнээс салхатал бидний толгой хэвэн ажиллаж чадхаа болдог буюу өөрийгөө оршин тогтнож байгааг мартаж болцсохгүй тийм аюулд хүрж байгаа энэ туршилтын үр дүн нь дуализмыг үүсгэх нэлээд том баталгаануудын нэг болж үлдсэн байдаг хожим нь. Тэгэхээр өөрөөр хэлбэл биднэрт гаднах ертөнцөөс ямар нэгэн дата орж ирэхгүй л бол өөрийгөө оршин тогтнож байгааг мэдэж чадхаа болдог. Бид нар 5 мэдрэхүүнийхээ шаардлагагүйгээр шууд дотроосоо хараад бусаар туршлага бүтээгээд өөрийгөө мэдрээд явж чаддаггүй гэсэн үг. За, Авиценнагийн дараах арабын философиг улмал өөр түвшинд хүргэсэн. Цаашаа бүр Европын ч гэсэн шашны философи сэргэн мандалтын үед тасар хүчтэй нөлөөсөн гэж хэлж болох үз философч байгаа Аверойс. За, манай хүн бол эмч, хуульч, астрономч, философч столч их мэдлэг нь унтарсан дээд түвшний сэхэтэн байсан байгаа юм л та. Аристотель яг нэг иймэрхүү байсан шүү дээ, тэ. Тухайн үед философт бол философтчдаг, биологд бол биологтчдаг, физик азар зүгч гэсэн бүгдийг гаргахгүй судалсан тэ. Яг тэрнтэй адилхан манай хүн өөрөө ч гэсэн Аристотельтэй нэлээд төстэй санаануудыг ерөөхдөө өөрөө Аристотель улаан фэм байсан байгаа. Тэгэхээр бас л Авиценнатай адилхан тухайн үеийнхаа исламын шашны номлолуудын эсрэгчээж болох үс Аристотелуудын тэр санааг зөрөгтэй дэмжиж тэрийгэ ч гэсэн илэрхийлдэг байсан философч гэсэн үг. За, Аристотель болохоор хүний сэтгэлгээ пассив болон актив гэсэн хоёр түвшинд хуваагддаг гэж үздэг байсан. Пассив сэтгэлгээ нь ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй тийм хоосон сав шиг орж исэн бүх мэдээллийг огт боловсруулахгүйгээр яг нэг тийм ухамсаргүйгээр хүлээж авдаг гэсэн гэж байгаа юм. Одоогоор ярих юм бол одоо бидний нөгөө даалт ухамсар ч юм уу интуишн нэртэй жоохон төстэй гэж ойлгож байна. Гэтэ яг ялхаа нь Аристотель маань өөрөө аягүй их потенциал гэж зүйлийг ярьдэн штэ. Өмнөх хэсэг дээр ч гэсэн тайлбарсан. Бүгдээрээ санаж байгаах. Энэ олон ч гэсэн түүнтэй нь холбогддог. Дэлгэрүүлэх юм бол хүмүүсийн пассив сэтгэлгээний потенциал нь өөрөө харилцан адилгүй буюу тэр савн том жижиг байдаг гэсэн үг. Цаагуур ахын санаа бол яг би төрхөөсөө том потенциалтай, том пассив сэтгэлгээтэй гоцстой юм аа.
Та нарын фэйсбુક сэтгэлгээ жижиггүй учраас яаж ч хичээгээд миний дайныг сэтгэж чадахгүй л гэж байгаа ах л та. Яг нэг жилээгүй ч гэсэн утга нь тийм штэ манай хүн бол. За хоёр дахь нь бол актив сэтгэлгээ. Тэр савнд орж ирсэн мэдлэг мэдээллүүдээ ашиглаж агаад буюу бидний одоогоор ярих юм бол эго маягийн зүйлийг хэлээд байгаа юм. Тэгэхээр тэр пассив сэтгэлгээнд дэх бүх нөөц потенциалтай хүрэхийн тулд актив сэтгэлгээгээ тултал нь ашиглаж хичээх ёстой гэж байгаа нь Аристотелийн санаа байхгүй юу? Тэнгүүд энийг Аверойс яаж өөрчилсөн? Аверойсээс эхлээд Авиценнаас өөрчилсөн. Авиценна яаж өөрчилсөн бэ гэхээр цааш нь бас Аристотелийн фэн штэ түрүү хэлсэн. Авиценна энэ үзлийг улам хөгжүүлээд Аристотелийн хэлдэг тэр актив сэтгэлгээний дээр бас дахиад нэг том туйлын төгс сэтгэлгээ гэж байгаа гэж үзсэн. Актив сэтгэлгээний тэр пассив сэтгэлгээ гэдэг савндах мэдээллээсээ буюу потенциалаас авч ашиглаж байгаа хэлбэр штэ. Зүйлээ хэлэх юм бол компьютерийн хардн дээр татсан байгаа мэдээллүүдээ ашиглаж сэтгэж ийн гэсэн үг. Харин хэрвээ бид нар зөвхөн өөрийнхөө компьютерийн хард дискнээс биш бүр интернетээс авал шал өөр түвшин төрөнтэй. Хэр үнэхээр бид нар интернеттэй болчихсон бол миний хард дискийн дээр хэрэг мэдээлэл байгаагаас үл хамааран буюу актив сэтгэлгээнээс үл шалтгаалаад миний хард диск хэрэг багтаамжтай буюу хэрэг пассив сэтгэлгээтэй байхаас ч гэсэн үл хамааран тэр төгс туйлын үнэн сэтгэлгээнд хүрч очих боломж үүсэн те. Яг мэдээж интернет бол тийм төгс туйлын зөвлөвшөлтэй зөвөрл гэдгийг ойлгоорой. Тэгэхээр өөрөөр хэлбэл Авиценна Аристотелийн хэлж исэн актив сэтгэлгээний дээр тийм үүлэн технологич ч юм уу, үүлэн драйв шиг ч юм уу тийм ертөнцийн бүхий л туйлын үннийг агуулж идэг дээд сэтгэлгээ байдаг. Түүнтэй цэвэр оюун санаагаар болон бурханд итгэлээр л холбогдно гэд. Ер нь яг Платогийн онолыг бас нэмсэн байгаа харагддаг. За тэгэнгүүт Аверойс Авиценнагийн санаан дээр тулгуурлаад бас нэг жижигхэн өөрчлөлт нэмсэд нь тухайн үеийн муслимуудын зөвөөслийг ихээхэн үргэсэн. Манай хүн юу гэж өөрчилсөн бэ гэхээр Авиценнагийн хэлж байгаа шиг бид нэр өөрийнхөө хувь хүнийхээ актив сэтгэлгээгээр тэр туйлын үдээд үнэн төгс сэтгэлгээтэй холбогддог явдал биш. Харин бидний актив сэтгэлгээ маань бүгдээрээ тэр дээд сэтгэлгээний чинь тусгал төдий юм аа гэд. Яг хайлт сонсоход зүгээр нэг нэмэгдэхүүний байрыг солилцсон юм шиг хэрнээ цаагаараа энэ хувь хүний сүнс гэж байхгүй. Бид нар үхээд тэр тусгал маань арилах буюу оюун ухаан маань тэр сүнс маань дээд сэтгэлгээтэйгээ буцаж нэгднэ гэсэн нэлийн тийм дорны философи хиндуизмтэй төстэй дүгнэлтийг үсгэж байгаа байхгүй юу. Энэ мэдээж үхснийхаа дараа хувийнхаа сүнсээ Аллахаар даатгуулах, Аллахаар авруулах сэдэлтэй муслимчүүдэд бол таалагдахгүй нь ойлгомжтой л доо. Гэтэ манай хүн бол хэдийгээр жоохон эсэргүү маягийн юм ярьсан байж болох ч гэсэн өөрөө бол ялгаагүй исламын шашинтай хүн байсан. Нэр ах цаашаага Европын шашны философи сэргэн мандалтын үед нөлөөлсөн чухал эрхэм гэж бас ихэнд дурдсан та. Тэрний учрыг одоо тайлбарлая. Ахын үдснээр Коран судар бол өөрөө уншингууд 3 өөр давхаргын хүмүүс ойлгохоор буюу хинж ойлгоод Аллахт шууд итгэх үз тийм төгс бичигдсэн судар юм байна гэж үзчихсэн. Юу гэсэн утгатай вэ гэхээр за эхнийх нь бол хар мас тийм боловсралгүй, жоохон толгой муутай, рационал сэтгэлгээгүй, мухар сүсгт амархан автдаг Тэр хүмүүс уншаад шууд утгаар нь хүлээж авч итгээд явна. Жишээ нь Аллах дэлхийг 6 өдөрт бүтээсэн гингүүт яагаад заавал 6 өдрийн юу гэж богинохон бөгөөд рандом 5 өдөрч гэж эргэцүүлэхгүйгээр шууд итгээл сүсгэлээд явах төрлийн хүмүүс гэсэн үг. Харин хоёр дахь нь теологийнхан буюу арай ухаантай, арай наантай цаантай Аллах 6 өдөрт ертөнцийг бүтээсэн гингүүд за байж да. Дэлхий дээрх нэг өдөр Аллахын хувьд нэг өдрөөр адилхан байгаас хүү. Тэгэхээр ойролцоогоор хэдэн мянган жилд бүтээсэн юм байна гэд далд утгаар нь задлж ойлгоод сүсгэлээд явах хүмүүс. Гурав дахь нь философик буюу өндөр түвшний рационал сэтгэлгээтэй боловсралтай сэхэтэн бүлэг гэж байгаа. Одоо жишээ нь за 6 өдөр вэ нүү хэдэн мянган жил вэ нүү хинт чамаатай наа чин зүгээр л домгийн шинжтэй тхийн аргагүй үлгэр юм биш үү гэд эргэлзэж эргцүүлэх чадамжтай хүмүүс гэсэн үг. Гэтэ яаж рационал сэтгэлгээгээр эргцүүлж одоод чи өөрөө л дунд нь алдаа гаргачаагүй бол чи өөрөө л дутуу сэтгэжээгүй бол логик маань өөрөө эцсийн дүндээ аллах байдсан байна гэдгийг заавал батлах ёстой буюу 3 өөр төвшний сэтгэхүй мэдлэгтэй хүмүүс бүгд уншаад итгэхүйц байлгахын тулд Коран судрыг нэг тиймэрхүү үлгэр домгийн уран зохиолын шинжтэй бичсэн байна гэж Аверойс үздсэн байгаа. Өөрөөр хэлбэл яг рационал сэтгэлгээ сайтай хүмүүсийг шууд уншаад ойлгох хуйцаар тов тодорхой логиктэй бичиж өгчих юм бол тэр ихний бүлгийн хүмүүс буюу хар мансынханд хүрч чадахгүй буюу тэр ойлгохгүйгээсээ болоод итгэж чадахгүй гэсэн санаа. Тэгэхээр хэрвээ санаж байгаа бол Августин болж шашны философи дээр бидний логик сэтгэлгээ өөрөө хязгаарлагдмал учраас сүсэг бишрэл хамгийн чухал юм аа. Юу ч бодохгүйгээр эхлээд шууд бурханд итгэчих тэгээ цаашаа арга нь олдно гэж номлолцож байгаа санаа нь хэдэн зуун жил Европт бараг огт хөндөгдөхгүй үргэлжлэж байгаа штэ. Харин арабуудын хувьд бол ялцчгүй л исламын алтан үе буюу шинжлэх ухаан нэлээд хөгжиж исэн үе байсан болохоор философчт нь ч гэсэн хэдийгээр л христийн шашинтай ерөөхдөө адилхан нуруутай исламын шашныг ялгаагүй л үг дуугүй шүтдэг хэрнээ
Бас арайч логикийг тэр ацнаа сэтгэлгээг шууд улаан цайм өгөөсгөхгүйгээр цугтаа аваа явж исэн нь бол Авройсоор харагддаг. Тэгээд Авройсын логикийг хүлээн зөвшөөрж байгаа ном бичмлүүд хуучин бас Аристотл, Платогийн ном бичмлүүдтэй цуг Европ руу буцаж нэвтрээд тэгээд Августины нөгөө өртсөн байсан том хан баг зэргээр нурж эхлээд рационал сэтгэлгээ жоохон жолтгой цэвэр агаар бэлгэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр Европ дүүний хийсэн хүн бол бид бүгдийн сайн мэдих Томас Аквин. Яг хэдүүлээ сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ зургийг нь бол хаанигтай харж исэн гэдэгт итгэлтэй байна. За Августинээс хойш хагас мянган жил шахуу шашиндаа үнэнчээр сүсгэлээд ирсэн европчуудын хувьд бол Аристотлийн тэр Христийн шашинтай нийлж зөрчилдөхүйц тэрс үзэл бас Арабаас орж ирсэн Авройсын ч гэсэн шашин философи хоёрыг нэгтгэж байгаа санаа идэр нь бол анхантай нэг хаалгадахгүй нь ойлгомжтой тийм үү. Гэхдээ эцсийн эцэст нь хүн төрлөختний сэтгэлгээний хэв шинж нь өөрөө логик штэ. Бидний бүгднгийнх нь хоорондоо ойлголцдог, хүлээн зөвшөөрдөг универсал хэл бол яалтчгүй логик. Бид нар тархиараа сэтгэж байгаа, тархи өөрөөр логикоор ажилладаг болохоор яаж ч толгоогоос хэсгэж гүйжүүлсэн эцсийн дүндээ бол логиктой бууж өгөх нь гарцаагүй. Аристотл болохоор харин тэр логик гэстэй бүр онлын түвшинд нэгтнэм бай баг төгс гэж хэлж болох хуцаар тайлбарлаад бичсэн байгаа штэ тий. Тэгэхээр хэдийгээр сүсэг бишрэл илүү жухлаа гэж амандаа хідэн ч удаа бовтонсон эцсийн дүндээ толгой тохиол бууж өгөхгүй зутгадаг өлтөр санаануудыг Аристотл яалтчгүй бичээд тавьсан байгаа болохоор уншсан хэмбугаач альчлам альч сүсгтэн шууд үл тоож чадхааргүй лээсэн байх л та. Тэнгүүд ийм аимшигтай логикийн зүйлийг гаргаад тавьсан байгаа Аристотлыг хараа сандарсан шашны тэргүүнүүд за философи бол философтой үнэн, шашин бол шашиндаа үнэн гэсэн хариулт байхгүй тийм бөөрхөлх маягтайгаар галыг унтраах гэж оролцсон ч гэсэн энэ нь Томас Аквины хувьд бол цагаан тугаа өргөж байгаас ялгаагүй маш муухай дормжлөөс учраас шашнаа аварч үлдэхийн тулд дахин нэг удаа логикийг сүсэг бишрэлийн доор оруулж дарах боломжуудаа самбаажлж ихсэн гэсэн үг байхгүй юу. За манай хүн нэлээд удаан бодож тунгаасан эцэст логикоор өөрөөр нь логикийг өгөөсгөж үзүүлсэн. За формал логик бол манайхан бүгдээрээ мэдж байгаа бах те. Нөхцлөөс дүгнэлт үүсдэг штэ. Бүхэн үхдэг, Сократ бол хүн, тэгэхээр Сократ өхөн. За тийм. Гэтэ энийг субъектив талаас нь биш, объектив талаас нь буюу ганц өөрийнхөө толгой доторх логик биш, шууд ертөнцийн оршин тогтнолтой хамаатуулаад үзье л та тий. Тэнгүүт бид шалтгаанаас үр дагавар гардгаа гэж баг зэрэг өөрчлөлт авч үзэж болно. Ямар нэг зүйлийн үр дагавар заавал ардаа шалтгаантай байдаг, бас өөрөө ч гэсэн дараагийнхаа үр дагаврын шалтгаан нь болж өгдөг. Өөрөөр хэлбэл ертөнц тэр чигээрээ л шалтгаан үр дагаврын хуулийн захирагддаг буюу ертөнц тэр чигээрээ логиктэй ажилтдаг гэж хэлчих болох юм байна тий. За тэгэнгүүт ямар асуудал игдэх вэ гэхээр хамгийн анхны шалтгаан юу вэ? Яг одоо бол хин чи их тесрэлгээ хэлчих чадна. Гэхдээ их тесрэлтийн өмнө юу байсан юм бэ? За ойлголоо. ертөнц нэг цэг рүү хитрхи нягтарсан юм байна те. Тэгвэл нэг цэг рүү хитрхи нягтарсан шалтгаан юу вэ? За тэрнээс өмнө ч гэсэн их тесрэлтийн яг ийм цикл байсаар ирсэн юм байна. Тэгвэл тэр хязгааргүй бол их тесрэлтийн ард хамгийн анхны бүр хязгааргүйгээс чанад орших нэг шалтгаан байх ёстой гэж байгаа байхгүй юу? Гэтэ анхны шалтгаангингүүд тэр нь өөрөө цаагаараа шалтгаангүйгээр үүссэн үр дагавар гэж байгаатай адилхан буюу логикийн хуулийг зөрчиж байгаа штэ. Тэгэнгүүт эндээс ямар дүгнэлт гарах вэ гэхлээр бурхан бол логикоос гадуур юм аа. Логикоос гадуур зүйлд логикоор хүрэх нь утгагүй учраас сүсэг бишрэл логикийн дээр байх ёстой гэдгийг дахин нэг баталж харууллаа гэдэг тохир царайлаа суучж байгаа маань. Философи бол шашны үйлчлэгч гэж бүр бичиж үлдээсэн байдаг. Тэгэхээр Аристотлийн ертөнц үрд мөх орж исэн гэсэн санааг бол бүхэлдээ буруу гэж хэлээгүй. Зүгээр Аристотл бол өөрөө ердөөл нэг философч хүн буюу замынхаа голдол явж исэн болохоор мэдлэгийн түвшин нь логикоор хязгаарлах төс дутуу мэдлэгтэй байсан юм байна. Харин хэдүүлээ бол логикоос илүү өндөр зэндааны сүсэг бишрэл гэдэг зүйлийг буюу Аристотлийн тухайн сэтгэжсэнаас нь цаатахыг олоод харсан дээд түвшний оюунтай юм аа гэж хүчтэй аргументыг дэвшүүлээд шашнаа дахин хэдэн зуун жил аварч үлдэж чадсан. Гэтэ яг тухайн үедээ хэдийгээр философиг стил шашны доор оруулсан ч гэсэн ядчил нэг үе явах юм бол рационал сэтгэлгээ, логик гаргалгаа гэдэг зүйлсийг баг зэрэгээр хүлээн зөвшөөрөөд эхэлж байгаа юм л да. Энийн үедээ сэрэг мандалтын эхлэлийг тавина штэ тий. Сургуулиуд ч гэсэн нөгөө Аристотл, Платогоо дахиад заагаад эхлэнгүүт хүмүүсийн сэтгэлгээний түвшин нэг үе явах юм бол хамаагүй илүү критик болж эхэлж байгаа юм. Тэгэнгүүт тэр харьцангуй сэхэрц хүмүүс чинь одоо бол сүм эдийнхаа даам гарцсан, хээл ахуул идэгдсэн, дарангуулагч маягийн баг хаашгээ том ирэх мэдлэлтэй ламрыг ол анзаарч эхлэн, шүмжилж эхлэнтэй. Бас угаасаа ч яг энэ үеийн зэрэгцээд дөнөөх айхтар хар тахалч нь гараад Европынхны 3-1-ийг хяруулж байгаа штэ. Ингэнгүүт мэдээж олмол лам нартай эргэлзэж эхэлж байгаа байхгүй юу? Эдгээр чи ер нь бурхантай яг харьцаж чаддсан юм уу? Яагаад энэ олон хүмүүс өгч хагаад юу ч чадахгүй байгаа юм бэ те? Хуманизмын эхлэл тавигдчихж байгаа нь. Өмнө нь нийгмийн элитүүд олонхоо захирдаг байсан бол одоо нэгэнтээ элитүүдэд итгэх аргагүй болсон учраас олонх нь элитүүдэд захирах систем рүү шилжиж байгаа юм.
Өнөөгийн одоо бидний сайн мэдэх арчлал, социализм, нацизм, фашизм бүгдээрээ олонход буюу популизм толгуурсан идеологиуд шүү дээ. Тэнгүүт нөгөө талд бас яг энэ үеэр зүүн Ром Туркуудад эзлүүлждэг. Баруун Ром бол аль хэдийн 400-аад он сөнөөд бутраад олон янз бүрийн улс олоод тэд нар хоорондоо дайдаж янз бүрийн шинэ улс байгуулж яваад байгаа шүү дээ. Зүүн Ром харин нэлээд удаан оршин тогтнож агаад 1453 онд хөнгүүтээ ихэнх иргэд нь баруун Европын хэсэг рүү цаашилж ирсэн юм байлээ. Тэнгүүт зүүн Ромоос нөө эртний Грекийн, эртний Ромын бүхэл философи, соёл, эрдэм мэдлэг бас дамжиж очно гэсэн үг. Өөрөөр хэлбэл сэргэн мандалтын үеийн эхлэл зүүн Ромын мөхөл хоёрын давхцал бол зүгээр нэг тохиолдол биш байхаа гэж түүхчид үздэг юм байлээ. Тэгэл энэ олон шалтгаанууд үргэлжилсэний үндсэн дээр аль хэдийн очин үсэрсэн байсан тэр сэргэн мандалтын үеийн галыг эцэст нь нийгэм бадруулж асаасан хүн бол Мартин Лютер юм аа. Манай хүний санаа нь би тэр туйлын үнэн, туйлын ад жаргал буюу диваачнд цэвэр өөрийнхөө чин сэтгэлээрээ л хүрнэ. Надад аливаа нэг сүм хийдийн, аливаа нэг папламын номлол хэрэггүй. Надад ганц энэ Байбл байхад л хангалттай гэсэн сүм эдийг нэлээд үгүйсгэж хүлээн зөвшөөрдгүү Христийн шашны 3 дахь том урсгал буюу протестант үсчихэж байгаа юм. Яг нь хэдийгээр манай хүн Томас Аквиныг бодвол шашны философиг буюу логикийг үүсгэжсэн ч гэсэн хамгийн гол нь сүм хийдийн эрх мэдлийг жижигрүүлчихэж байгаа болохоор энэ сэргэн мандалтын үед шууд маш хүчтэйгээр нөлөөсөн байгаа юм л та. За ерөөхдөө 1000 жилийн түүхтэй дундад зүй ингээд дууслаа. Шашны философи гэдэг надад аюул сонирхолтой санагдсан юм аа. Яг нэг дан ганц логикт хинжлүүлээд байхгүй, логикоос гадуур гэсэн яаж л яаж ашиглаж болохоор тийм амар өвпис хэсэгтэй те. Дахиад хэлэхэд энэ бичлэгээр би ямар нэгэн шашныг харлуулах ч юм уу эсвэл эсэргээр нь сурталчлах зорилго огтхон агуулаагүй зүгээр л тухайн үеийн дундад зүүн үеийн бидний нэрлэгээр харанхуй зүүн үеийн түүхийг л өөр хин чадхаараа тайлбарлахыг хичээлээ. Хүн төлөвлөлтийн сэтгэлгээний түүхийг те. Гэтэ ер нь харанхуй зүүн гэдэг нэршил нь бол дан ганц л шашнаас болоод бүх зүйл хав харанхуй болсон гэсэн утга биш гэдгийг миний бичлэгийг ерөөхдөө үзэж явах явцдаа анзаарсан байх гэж бодож байна. Нэгт энэ харанхуй зүүн гэдэг нэр томьёо чинь баруун Европт л хамаардаг буюу ер нь бол Араб болон зүүн Европт бол адилхан л нийлэнхээрээ төстэй шашинтай байсан мөртлөө бас тийм ч харанхуй байгаагүй. Хоёрт дан ганц шашнаас болоогүй доторх ботрол лүүмийн самуу хоорондын дуусшгүй тэмцэл гэсэн олон зүйлсээ шалтгаалсан. За тэгээд миний философийн түүх, хүн төрөлхтний сэтгэлгээний түүх зурлалын маань 2 дугаар дугаар ингээд өндөрлж байна. За төгсгөлтөө нэг олон юм яриад явах тий. Дараагийн дугаар сэргэн мандалтын хэрэглээ уулзцгаая.